Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн монгол хэлний хичээлээр холимог нийлмэл өгүүлбэрийн бүтээх арга хэрэглээ. За холимог нийлмэл өгүүлбэр дараах 3 холбоогоор бүтэн зэрэгцүүлэх, харилцаа угсруулах. За энэ 3 холбоон дээр суйрлаад дараах 4 хэв шинжтэй байдаг. Нэгдүгээр хэв зэрэгцэн нийлмэл өгүүлбэр дээр харилцаа угсарсан нийлмэл, зэрэгцэн нийлмэл өгүүлбэр дээр угсарсан нийлмэл өгүүлбэр, харилцаа угсарсан нийлмэл өгүүлбэр дээр угсарсан нийлмэл. За дөрөвт хэв шинж нь зэрэгцэн нийлмэл өгүүлбэр дээр угсарсан нийлмэл, харилцаа угсарсан нийлмэл өгүүлбэр гэсэн 4 хэв шинжээс бүрддэг. За өгүүлбэр зүүн задлал хийх дарааллыг эргээд нэг санацгаая. Нэгдүгээрт нь хичнээн өгүүлбэр байгаа гэхлээр заарлан дугаар тавина. Хоёрдугаарт нь тогтвортой холбоо өгүүдийг тэмдэглэнэ. Гуравт нь өгүүлбэрийн гишүүдээр зурна. Дөрөвдүгээрт нь гишүүн өгүүлбэрийн хаалтыг тэмдэглэнэ. За тавт нь гишүүн өгүүлбэрийн нээлт буюу багтсан багтаасан өгүүлбэрийг тэмдэглэнэ. 6-аад нь өгүүлбэр маань ямар хэв шинжтэй байна вэ гэдгийг тодорхойлно гэсэн. За нэгдүгээр хэв шинж болох зэрэгцэн нийлмэл өгүүлбэр дээр нэмэх нь харилцаа угсарсан ингээд холимог нийлмэл өгүүлбэрийг бүтээх жишээг авч үзье. Гэтэл гадаа морин төвөргөөн сонсогдож нохой борлосоор нэг хүн ирсэн нь ахлах ухуулагч байлаа. За нэгдүгээр өгүүлбэр сонсогдож, хоёрдугаарх борлосоор, гурав дахь ирсэн нь, дөрөвдүгээр өгүүлбэр маань байлаа. Хамтдаа зурагдах тогтвортой холбоо өгнүүдээ харъя. Морин төвөргөөн, нэг хүн, ахлах ухуулагч хамтдаа зурагдана. За нэгдүгээр өгүүлбэрийн гишүүдээр зурж эхлэе. Хин юу гэсэн асуултанд хариулагдаж байгаа морин төвөргөө өгүүлэгдэхүүн гишүүн, сонсогдож өгүүлэх үү. За өгүүлбэрийн гишүүдээр зурхдаа заавал ямар үгтэй холбогдож байгаа, ямар асуултанд хариулагдаж байгаа, ямар нөхцлөөр хэлбэрчж байгаа гэдгээ сайн анзаарах ёстой. Гадаа сонсогдсон. Хаан сонсогдсон. Гадаа. За хаан гэдэг асуултанд хариулагдаад үйл үгтэй холбогдохоор байц гишүүнээр зурагдана. Хоёрдугаар өгүүлбэр. Нохоо юу? Яасан? Борлосоор өгүүлэхүүн гишүүн. Гуравдугаар өгүүлбэр маань нэг хүн өгүүлэгдэхүүн ирсэн нь. За эндээс анзаарч байгаа бол 2 дугаар өгүүлбэр, 3 дугаар өгүүлбэр хоёр маань хураангүй цөм өгүүлбэр болж байгаа. Тэгээ хураангүй өгүүлбэр буюу цөм өгүүлбэр гэдэг маань зөвхөн өгүүлбэрийн гол гишүүдээс бүтсэн өгүүлбэрийг хураангүй буюу цөм өгүүлбэр гэдэг. 3 дахь өгүүлбэр, 4 дугаар өгүүлбэр ахлах ухуулагч байлаа. За яг муу адилхан зөвхөн өгүүлэгдэхүүн гишүүнээс бүтсэн учраас энэ бол хураангүй өгүүлбэр болж байгаа. За өгүүлбэрийн гишүүдээр зурд дуусныхаа дараа хаалтаа хий. За 3 дугаар өгүүлбэр эрсдэнэ гэдэг өгүүлэхүүн гишүүн маань энэ гэдэг тодорчлогчоор хэлбэрсэн учраас өгүүлэгдэхүүн гишүүн болдог. За энэ бол өгүүлэгдэхүүн гишүүнийг хамгийн таних арга бол тодорчлогч. За тухайлах юм бол ийм ямар өгүүлбэр байж болох вэ гэхээр тэмцээн төрүүлсэн нь тамирчид сайн бэлдсэнийх. Тэмцээн төрүүлсэн нь. За хүүхдүүдийн нэг алдаа гаргадаг зүйл байдаг. Энэ гэдэг тодорчлогчд байхаар өгүүлэгдэхүүн гишүүн гарч ирнэ гэж андуурдаг. За энэ гэдэг тодорчлогчийг өөр ямар гишүүн авч болох вэ гэхээр өгүүлэгдэхүүн гишүүн авч болдог. Өгүүлэгдэхүүн гишүүн. Тэгвэл ямар тохиолдолд өгүүлэгдэхүүний хаалт гарч ирэх вэ гэхээр заавал өгүүлэхүүн гишүүн энэ гэдэг тодорчлогчийг авсан байх ёстой. За дараа нь борлосоор 2 дугаар өгүүлбэр. За 2 дугаар өгүүлбэр маань энд ямар холбоо гарч ирж байгаа нь үлээрээ зэрэгцэн нийлмэл өгүүлбэрийн үргэлжлэхийн сар сэр гэдэг нөхцлөөр зэрэгцүүлэх холбоо гарч ирдэг. Зэрэгцүүлэх холбоо. За зэрэгцүүлэх холбоо маань зэрэгцэн нийлмэл өгүүлбэрийг бүтээдэг учраас гишүүн өгүүлбэр энд байхгүй гэсэн үг. Нэгдүгээр өгүүлбэр зэрэгцэн нийлмэл өгүүлбэрийн J нөхцлөөр холбогдсон учраас энд мөн адилхан зэрэгцүүлэх холбоо гарч ирсэн. За одоо нээлттэй хий. Тэгэхээр биднэрт бол нээлт хийхэд зөвхөн 3 дугаар өгүүлбэрийн нээлт хэрэгтэй болж байгаа. Яг тэгэхээр 1-р өгүүлбэр, 2 дугаар өгүүлбэр хоёр маань хоёулаа зэрэгцэн нийлмэл өгүүлбэр болж байгаа учраас зөвхөн 3 дугаар өгүүлбэрийн нээлт хаавар гарч ирэх вэ. За тэгэхээр нээлтээ хийхдээ 1-р өгүүлбэр, 2 дугаар өгүүлбэр хоёр хоорондоо зэрэгцээд одоо 2 дугаар өгүүлбэр маань 3 дугаар өгүүлбэр, 4 дугаар өгүүлбэрийн аль үгийг нэмэнд дэлгэрүүлсэн бэ гэдгийг олох нь тун чухал. Хэрвээ нохой борлосоор гэдэг энэ өгүүлбэр маань 4 дугаар өгүүлбэрийг нэмэнд дэлгэрүүлсэн бол нохой борлосоор байлаа гэд 4 дугаар өгүүлбэрийг нэмэнд дэлгэрүүлсэн бол бид нар энэ 3 дугаар өгүүлбэрийн хаалтыг зөвхөн 1 гэдгийн урдуур хийх ёстой. Зөвхөн 1 гэдгийн урдуур. За одоо шалгая. Морин төвөргөөн
сонсогдоод нохоо боорлсон. Энэ хоёр үйлдэл зэрэг болж байгаа. За нохоо боорлсоор яасан? Нэг хүн ирсэн. 3 дугаар өгүүлбэрийн өгүүлбэн гишүүнийг нэмэн дэлгэрүүлж байгаа учраас 3 дугаар өгүүлбэрийн нээлт маань 1 2 дугаар өгүүлбэрээ өөр дотроо багтаагаад энэний урдуур гарч хамгийн урдуур. За энэ дээр түрүүн гítэл гэдгийг зураагүй яагаад орхисон бэ гэхээр гадаад холбоосыг өгүүлбэрийн гишүүдээр зурдаггүй. За энд өгүүлэгдэхүүн гишүүн гарч ирсэн учраас арийнх нь өгүүлбэр бол өгүүлэхүүн гишүүн болох нь тодорхой. За ингээд 1-р өгүүлбэр 2-р өгүүлбэр хоёр зэрэгцээд 2 3-р өгүүлбэр маань зэрэгцэнгүүтээ 3-р өгүүлбэр маань ийшээ 4-р өгүүлбэртэй харилцан өгсрөх холбоонд байгаа учраас холимог нийлбэл өгүүлбэрийн хэв шинжийг хадгалж байна. За 2 дахь загвар зэрэгцэн нийлбэл өгүүлбэр дээр өгсөрсөн нийлбэл өгүүлбэр холимог нийлбэл өгүүлбэрийг хэрхэн бүтээдэг вэ гэдгийг жишээн дээр харъя. Өөрийн хаяа гэгэрхэд хүмсэг мэд сар далд орж дэрэгдүүр намрын хэрв гялтганана гэсэн бидний жишээн дээр гэгэрхэд 1-р өгүүлбэр хүмсэг мэд сар далд орж 2 3-р өгүүлбэр гялтганана гэж дуусчих. За хамтдаа зурагдах өгүүлбэрийн гишүүд маань өөрийн хаяа хүмсэг мэд далд орж намрын хэрв. За энэ дээр бас нэг зүйлийг сануулъя. Энэ далд орж гэдгийг яагаад хилцүүлсэн холбоо гэж авч байгаа вэ гэхээр зэрэг энэ орох гэдэг үг маань үндсэн утгаа алдсан байна. Тэгэхээр энийг тусдан зурх уу, зөвхөн орж гэдэг маань өгүүлэхүүн гишүүн болох уу, хамтдаа байх уу гэдгийг яаж шийддэг вэ гэхээр гол утга нь аяндаа оногдож байна. Эхний үгэн дээр гол утга оногдчихвэл арийнх нь үг нь туслах үгийн үргээр ороод дагалдаад хилцүүлсэн холбоо болдог. А хэрвээ орж гэдэг үг нь дээр гол утга нь оногдчихвэл уртлынх нь үйл үг нь байц гишүүнээр зурагддаг онцлогтой байна. Тэгэхээр энэ дээр сар бол далдарсан, алга болсон гэдэг утга эхний үгэн дээр оногдож байгаа учраас орж гэдэг маань туслах үгийн үргээр орсон учраас хилцүүлсэн холбоо болж байгаа. За ингээд хамтаа зурагдах үгнүүдээ тэмдэглэлээ. Одоо өгүүлбэрийн гишүүдээрээ зуръя. За өөрийн хаяа өгүүлэгдэхүүн гишүүн гэгэрсэн өгүүлэхүүн 2-р өгүүлбэр сар хин юу гэсэн асуултанд хариулагдж байгаа учраас өгүүлэгдэхүүн гишүүн болж байгаа. Далд орсон өгүүлэхүүн гишүүн ямар сар далд орсон хүмсэг мэд. Ямар гэдэг асуултанд хариулагдаад нэр өгтэй холбогдохоор хамтсан тодорхой гишүүн бол. За 3-р өгүүлбэр намрын хэрв хин юу гэсэн асуултанд хариулагдж байгаа учраас өгүүлэгдэхүүн гишүүн гэлтгансан өгүүлэхүүн. Хаан гэлтгансан, дэрэгдүүр гэлтгансан, хаан гэдэг хаагур гэлтгансан. Хаагур гэдэг асуултанд хариулагдаад өгүүлэхүүн гишүүнтэй холбогдохоор энэ бол ямар гишүүний шинж вэ? Байц. Хаан, хизээ, хэрхэн яаж гэсэн асуултанд хариулагдвал байц гишүүн болдог. За үүнийхээ дараагаар хаалт. За 2-р өгүүлбэр дээр очие. Ж нөхцлөөр хэлбэрсэн учраас зэрэгцүүлэх холбоо энэ дээр гарч ирж байгаа. 1-р өгүүлбэр дээр очие. За 1-р өгүүлбэрийн өгүүлэхүүн гишүүн гэгэрхэд тодтогоо олбохын ирээдүйн цагаар тодтогоо олбохын хэгийн араас үг хоршийн дээн нөхцөл орсон тохиолдолд хизээ гэдэг асуултанд хариулагдаад цагийн байц гишүүнийг илрүүлдэг. Цагийн байц гишүүн. Тодтогоо олбохын хээ араас нь үг хоршийн дээн нөхцөл орсон учраас байц гишүүн гарч ирж байгаа. За байц гишүүний нээлт бол өөрийн гэдгийн урдуур нь гарч ирнэ. Өөрийн хаяа гэгэрхэд байц гишүүн өгүүлбэр. За энэ дээр тэмдэглэсэн байна. 1-р өгүүлбэр байц гишүүн өгүүлбэр. За 1-р өгүүлбэр маань гэгэрхэд яасан далд орсон 2-р өгүүлбэртэй холбогдож байгаа. За 2-р өгүүлбэр маань 3-р өгүүлбэртэй зэрэгцүүлэх холбоогоор 2-3-р өгүүлбэр. За 2-р өгүүлбэр маань 3-р өгүүлбэртэйгээ холбогдоод ингээд зэрэгцэн нийлбэл өгүүлбэр, өгсөрсөн нийлбэл өгүүлбэртэй холимог нийлбэл өгүүлбэрийн хэв шинж гарч ирж байна. За 3 дахь хэв шинж маань харилцан өгсөрсөн нийлбэл өгүүлбэр дээр зэрэгцэн нийлбэл холимог. За жишээ нь цэцэг барьсан хүүхэд залуус манай цонхон доогуур явж өнгөрөхөн сонстов. Цэцэг барьсан 1-р өгүүлбэр, 2-р өгүүлбэр нь өнгөрөх нь, 3-р өгүүлбэр сонстов. Тогтвортой холбоо үг нь хүүхэд залуус цонхон доогуур явж өнгөрөх нь. За тогтвортой холбоо 4 байна. Өгүүлбэрийн гишүүдээр зуръя. За 1-р өгүүлбэрийн. За энэ дээр бас нэг анхаарах ёстой зүйл байгаа. За цэцэг гэдгийг энэ дээр тусагдхуунаар зурсан байна. За яагаад тусагдхуун гишүүн болсон бэ гэхээр харагдах байдлаараа бол нэрлэгийн ялгалтай адилхан харагдаж байгаа. Тэгэхээр энтэй андуурчлахгүй. Энэ тохиолдолд заавал асуулт тавих хэрэгтэй. Энэ нэрлэгийн ялгал буюу үүлийн эзэн байна уу? Эсвэл тусагдхуун байна уу гэдгийг яаж ялгадаг вэ гэхээр асуулт тавина. Юу барьсан? Тэрнээс юу барьсан гэвэл цэцэг өөрөө өөрийгөө барьсан болно. Цэцэг өөрөө өөрийгөө барьсан. Гэтэл
юу барьсан цэцгийг энд хүүхэд залуус барьж байгаа. Хүүхэд залуус. Ийм учраас энэ бол заахын ялгалын тэг нөхцлөөр илэрсэн. Заахын тэг ялгалын нөхцлөөр илэрсэн тохиолдолд өгүүлбэрт шууд үсэгдэхүүн гишүүн болдог. Шууд үсэгдэхүүн. За барьсан гэдэг маань өгүүлэхүүн гишүүн. 2 дугаар өгүүлбэрийн өгүүлэгдэхүүн гишүүн хүүхэд залуус. Хийн явж өнгөрсөн эзэн хүүхэд залуус. За явж өнгөрөх нь өгүүлэхүүн гишүүн. Хаавар явж өнгөрсөн. Хаавар гэдэг асуултанд хариулагдаад үйл өгтөй холбогдохороо байц гишүүнээр зурна. За хиний цонхон доогуур манай цонхон доогуур харьяаны тодтол гишүүн. За 3 дугаар өгүүлбэрийн сонсдог өгүүлэхүүн гишүүнээр зурагдана. За үлийн эзэн нь бол хэн нэгэн байгаа нь бол хам шинжээсээ текстээсээ бол тодорхой. Яг энэ дээр бол үлийн эзэн яг энэ сонсож байгаа эзэн бол энэ манай гэдгийг энэ одоо үйлдэлийг хийж байгаа хүн гэсэн. За өгүүлбэрийн гишүүдэрээ зурд дуусныхаа дараа за хаалтаа 2 дугаар өгүүлбэрийн хаалт энэ гэдэг тодчдогчтой учраас өгүүлэгдэхүүн гишүүн 2 дугаар 1 дугаар өгүүлбэр дээр за 1 дугаар өгүүлбэр дээр энд хамтсан тодтол гишүүнээр зурсан байна. Яагаад гэвэл 3 шинжийг хадгалсан. 1-дүгээрт нь өгүүлэхүүн гишүүн маань тодтогоо олбохын сан нөхцлөөр хэлбэрсэн. 2-дугаарт нь цэцэг барьсан гэдэг маань 2 дугаар өгүүлбэрийн хүүхэд залуус гэдэг нэр өгтөй олбогдсон. Эргээгээд хүүхэд залуус гэдгээс урагшаа асуулт тавья. Ямар хүүхэд залуус юм? Цэцэг барьсан. Ямар гэдэг асуултанд хариулагдаад тодтогоо олбохын сан гэдэг нөхцлөөр хэлбэржээ. Ардталтаа яах нь нэр өгтөй холбогдсон ийм шинжийг хадгалсан өгүүлбэрийг хамтсан тодтол гишүүн өгүүлбэр гэдэг. Хамтсан тодтол. За энэний нээлт цэцэг гэдгийн урдуур гарч ирсэн. За одоо бид нэр энэ өнгөрөх нь цэцэг барьсан гэдгийг сая бид нэр хэллээ. 2 дугаар өгүүлбэрийн хүүхэд залуус гэдэг энэ үгийг нэмэн дэлгэрүүлж байгаа учраас 1 дугаар өгүүлбэр 2 дугаар өгүүлбэртэй багтаад 2 дугаар өгүүлбэрийн энэ өгүүлэгдэхүүний нээлт нь 1 дугаар өгүүлбэрийнхаа урдуур гарч ирсэн. Урдуур. За ингээд 2 дугаар өгүүлбэр 3 дугаар өгүүлбэр 2 харилцан өгсөрнө. Ягаад гэхээр өгүүлэгдэхүүн гишүүн гараад ирэхээр арийнх нь бол өгүүлэхүүн гишүүн болох нь тодорхой. Ингээд 2 дугаар өгүүлбэр 3 дугаар өгүүлбэр 2 харилцан өгсрөх холбооно. Ингээд энэ хоёр шинжийг өгсруулах харилцан өгсруулах зэрэгцэн нийлмэл өгүүлбэрийг хадгалж байгаа учраас холимог нийлмэл өгүүлбэр болж байгаа. За дараагийнх нь 4 дахь загвар. Зэрэгцэн нийлмэл өгүүлбэр дээр нэмэх нь өгсөрсөн нийлмэл, харилцан өгсөрсөн, за холимог нийлмэл өгүүлбэрийг бүтээх шинж. За өгүүлбэрээ авъя. Нар уулын оргилууд мацаж 1-р өгүүлбэр, элбэг шаргал туяан ингэр билийг суйлах үеэс 2-р өгүүлбэр, айл айлын хотноос малан бүлийн тоос босож 3-р өгүүлбэр, аргалын удаа эгц дэшээ үндэлцэх нь 4, нартай тогтун өдрийн өнгийг засна 5-р өгүүлбэр. За тогтвортой холбоог оргилууд, элбэг шаргал, за энэ дээдл дээр харъя, ингэр билийг суйлах үеэс айл айлын хотноос малын бүлийн заарлын цэнхэр эгц дэшээ нартай тогтун өдрийн өнгийг тогтвортой холбоог нүдэ зурлаа. За 1-р өгүүлбэрийн үйлдэлтэн гишүүн нар яасан матсан хаашаа матсын оргилууд юуны оргилуудын уулын за ингээ өгүүлэгдэхүүн харьяаны тодтол байц гишүүн. 2 дугаар өгүүлбэрт туяан юу өгүүлэгдэхүүн суйлах үеэс өгүүлэхүүн юуг суйлахын ингэр билийг нь заахын ялгалтай юу гэдэг асуултанд хариулагдаад үйл өгтөй холбогдож байгаа учраас шууд үсэгдэхүүн гишүүн. За ямар туяа юм? Шаргал ямар гэдэг асуултанд хариулагдаад нэр үгэнд холбогдсон учраас хамтсан тодтол гишүүн. 3 дугаар өгүүлбэрийн өгүүлэгдэхүүн гишүүн нь тоос юу боссон яасан өгүүлэхүүн гишүүн. Юуны тоосын малын бүлийн юуны харьяаллын ялгалын нөхцлөөр хэлбэржээд тоос гэдэг нэр өгтөй холбогдсон учраас харьяаны тодтол. За хаанаас хотноос энэ тоос боссон. Хаанаас гэдэг асуултанд хариулагдаад үйл өгтөй холбогдож байгаа учраас байц гишүүн. Айл айлын хотноос юуны хотноос айл айлын юуны гэдэг асуултанд хариулагдаад харьяаллын ялгалын нөхцлөөр хэлбэрсэн учраас харьяаны тодтол гишүүн болно. За дараа нь аргалын удаа эгц дэшээ үндэлцэх нь утаа юу үндэлцсэн хаашаа үндэлцсэн эгц дэшээ байц гишүүн хаашаа гэдэг асуултанд хариулагдахаар юуны утаа аргалын утаа юуны харьяаллын ялгалын нөхцлөө. За 4-р өгүүлбэрийн үүлийн эзэн нартай тогтун өдрийн өнгийг засаад байгаа эзэн энэ дээр байна уу? Яг энэ өгүүлбэр дээр бол байхгүй. Өгүүлбэрийн хам шинжээсээ нартай тогтун өдрийн өнгийг юу засаж байгаа?
За анзаараарай, энд энэ өгүүлбэр дээр байна уу? Малын үлийн тоосож аруулын утаа их дээшээ үнэлцэх нь өөрөөр хэлбэл утаа үнэлцэж байгаа нь энэ өнгийг засаж байгаа. Утаа гэдэг маань энэ дундын өгүүлэгдэхүүн гишүүн. Дундын өгүүлэгдэхүүн гишүүн. За зассан, юу зассан? Өдрийн өнгийг зассан. Заахын ялгалын ил хэлбэр харагдаж байна. Шууд үсэгдэхүүн. За тогтун. Ямар өдрийн өнгийн тогтун? Нартай тогтун, хамтсан тодтол гишүүн. За одоо яах ёстой вэ? Одоо өгүүлбэрийн гишүүдийнхээ хаалтыг хийн. Дөрөвдүгээр өгүүлбэр дээр очлоо. Дөрөвдүгээр өгүүлбэр нөгөө энэ гээд тодорчлагч харагдаж байна. Энэгээр өгүүлэгдэхүүн гишүүний хаалт. За босож гээд нөгөө зэрэгцгийн жижээ байгаа учраас зэрэгцүүлэх холбоо хаалт гарч ирэхгүй тийм ээ. За энэ дээр харж байна 3 дугаар өгүүлбэрийн ард зэрэгцүүлэх холбоо, 4 дугаар өгүүлбэрийн ард нь өгүүлэгдэхүүн гишүүний хаалт гарч ирсэн байна. За одоо суулгах үеэс гэдэг 2 дугаар өгүүлбэрийн өгүүлэхүүн гишүүн нь суулгах үед хизээ, суулгах үед яасан, боссон үйл өгтэй холбогдоод хэрхэн яасан, хизээ гэдэг асуултанд хариулагдаж байгаа учраас байц гишүүний хаалт гарч ирж байгаа. За өшөө байц гишүүнийг таних аргагүй бол байц гишүүн ер нь бол өгүүлбэрт маш олонтой тохиолддог. Үед, сацууд, эргээд, хажууд, тулд, төлөө гэсэн тийм ээ ийм өгсрүүлэн холбох маш олон үгсээр байц гишүүн гарч ирдэг. За мацаж энэ дээр зэрэгцгийн жж нөхцөл байгаа учраас зэрэгцүүлэх холбоо. За одоо нээлттэй хий. За нэгдүгээр өгүүлбэр мэдээ зэрэгцүүлэх холбоо учраас бид нар хаалт хийгээгүй учраас нээлтийн тухай гарч ирэхгүй зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр дээр гишүүн өгүүлбэр гэдгийг ярихгүй гэсэн. За үеэс гэдгийг нээлтийн хийхийн тулд мацаж суулгах үе хоёр зэрэгцэж байгаа учраас нэгдүгээр өгүүлбэрийнхаа урдуур байцын нээлтийг хийнэ. За одоо бид нарт энэ өгүүлэгдэхүүн гишүүний нээлт их дутуу. Одоо тэгэхээр нэгдүгээр өгүүлбэр, хоёрдугаар өгүүлбэр хоёр хоорондоо зэрэгцсэн. Үеэс, мацах үеэс боссон. Хоёрдугаар өгүүлбэр, гуравдугаар өгүүлбэрийг нэмэнд илэрүүлж байгаа. Өөрөөр хэлбэл зөвхөн босож гэдгийг хоёрдугаар өгүүлбэр нэмэнд илэрүүлж байгаа. Нэмэнд илэрүүлэхдээ нэгдүгээр өгүүлбэртэй зэрэгцэж байгаа. За ингээд босож гэдэг маань дөрөвдүгээр өгүүлбэртэй зэрэгцсэн учраас нэгдүгээр өгүүлбэр, хоёрдугаар өгүүлбэр, гуравдугаар өгүүлбэрийг өөр дотроо дөрөвдүгээр өгүүлбэр багтаагаад өгүүлэгдэхүүн гишүүний нээлт маань байцын урдуур гарч. За ингээд 5 дугаар өгүүлбэр маань нартай тогтсон өдрийг өнгийг засангээ өгүүлэхүүн гишүүн. Учраас энэ хоёр хоорондоо харилцаа өгсрөх холбоогоор холбогдож байгаа. За энэ өгүүлбэрт бидний авсан өгүүлбэрт маань 3 холбоос гуруулаа орсон ийм холбог нийлмэл өгүүлбэрийн нэг хэв шинжийг үзлээ. За ингээд гэрийн даалгавар төвдүүд өнөөдрийн багшийнхаа заасан холбог нийлмэл өгүүлбэрийн 4 хэв шинж бүхий өгүүлбэрүүдийг дараах өгүүлбэрүүдээр баттгаад багштай 3 сарын 25-ны дотор цахим маягаар илгээгээрэй. Анхаарал тавьсанд баярлалаа.